Өөрийн хойдын хэмжээг 60% гэж тогтоосон бол энэ заалт өмчгсөн шүү дээ. Хэрв ийм заалтыг хэрв баталсан бол ямар ашигтай байсан эдийн засаг? Ер нь анх энэ өөрийн тооцоол дотоодын нийт тээгдэхүүний 85% тэнцсэн байсан. Одоо 58.9% болоо буутсан. 60% өөрөө өндөр. Эдийн засгтаа дарамттай, төсөвтэй дарамттай, бизнесүүдтэй дарамттай, ханшиндаа дарамттай ийм хувь. Ер нь нэг дарамт нь харьцангуй гайгүй байх боломжтой тоо бол дотоодын нийт бүтээгдэхүүний 40%. Тэр 60 гэдэг эдийн засагт дарамттай, төсөвтэй дарамттай, ханшиндаа дарамттай энэ хувь үндсэн хуульд оруулж батална гэдэг нь өөртөө манай эдийн засгийн бодлого цаашдаа зөв явахгүй л гэсэн үг. Тэр энийг бол үндсэн хуульд оруулах ямар ч боломжгүй зүйл. Гишүүдийн тоог 90 болгох хугацааг 5 жил болгох заалтыг Монгол Ардын намын бүлэг ямар учраас дэмжээгүй юм бэ? Би сая тойрог дээр нэлээд ажилласан, баг болгон дээр ажилласан. Их хурлын гишүүдийн тоог нэмхийг дэмжиж байгаа нэг ширхэгч хүн алга байсан шүү дээ. Тэгээ ард түмний одоо өсөхгүй байгаа зүйлийг заавал хүчээр хийх гэж оролдох нь өөрөө энэ буруу. Хоёрдугаарт энэ их хурлын гишүүдийн тоон дээр одоо асуудал нь энтэй биш байна гэдгийг бол бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэг хин нэгэн хүнийг их хурлын гишүүн болгох гэж одоо ард түмнээс шууд сонгогддог биш жагсаалтаар оруулах гэж үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй шүү дээ. Үнэхээр хүн өөрөө ард түмний төлөөлөл болоод ард түмэн их хурлын гишүүдээрээ дамжуулж төрийн эрхийг одоо барьдаг энэ байгаа юм бол ард түмэн өөрсдөө тэр сонгогдолт заавал тэр жагсаалт энэ тэрэ гэж гүйчих шаардлага байхгүй шүү дээ. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх заалт нь бас унсан юм уу? Унааг байгаа. Хойшлуулсан. Тэр та хөгшин ямар байсан бэ? Үгүй. Ерөнхий сайд бол өөрөө засгийн газрыг бол бүрдүүлэх учиртай. Тэгэхгүй бол өнөөдрийн явцтай ингээд түүхээ гिचгсэн урд өмнө нэр нь болж исэн зүйлүүдийг авд үзэх юм бол ерөнхий сайд хариуцлага алдаад ажиллаж байгаа сайдтай одоо хариуцлага тооцож чаддгүй. Нөгөөх нь болохоор хэрвээ намайг одоо ажил явах юм бол өөрөө чи одоо би огцруулна гэдэг шантаажлт. Ийм нэг шантаажны айлгсан сүрдүүлсэн биеиндээ барьцаалгдсан ийм байдалтай баймиргүй шүү дээ. Ерөнхий сайд шаардлага тавилаа, ажиллаа. Энд нийцж чадахгүй бол солиод явж явахт нь зөв шүү дээ. Ер нь бол та зөндөө олон хариуцлага алдсан зүйлүүд гардаг, хамгаалаад байдаг. Өөрсдөө нүг сольчих юм бол ийм үг өгдөг шүү дээ. Нэг л одоо хүн сайдын сугалчих юм бол тэг бусдын сугараа авчдаг гэсэн ийм юм тохиолдол зөндөө л үүс. Тийм учраас цаашдаа засгийн газар ер нь хариуцлагатай ажилдаг. Одоо энэ төр засгийн ч гэсэн төр засаг шиг ажиллаж эдийн засаг нийгмийн одоо тулгамдж байгаа асуудлуудаа хурдтай шуурхаар шийдээд явахын тулд яах аргагүй засгийн газрыг ерөнхий сайд өөрөө томилдог, өөрөө хариуцлага тооцдог байх учиртай. Ингэжээж энэ Монгол улсын тулгамдаад байгаа олон асуудлууд шийдэгдэнэ.